Нэг ардчлал клуб үзүүлж байна. Улс орон ардчилсан замыг сонгоод энэ ардчилсан харилцааг бий болгоход дундаж давхаргал хамгийн гол нөлөө үзүүлж. Төрийн байгууллага төр зэсгэн иргэдтэй маргаашийнх нь ирээдүйг бэлгэлдэг нийгэм бол өөрөө зөв нийгэм гэж бид ойлгодог. Улс төрчид сонгуульд орохдоо маш олон зүйлийг хамладаг. Таны амьдралыг сайжруулна, таны өр хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгоно. 20,000 төгрөг орч энэ би өөрөө мөнгийг тарааж байна. Бидрээс л өөрсөн мөнгө тарааж байгаа улаачлаа. Хувийн компаниуд бол багаар ингээд шахагдах, хаалгаа барих ийм л зам руу явж байна л да. Тэгэхээр шүүх эрүүл үү? Хууль ойлгомжтой тодорхой ирээдүйг зөв тодорхойлж чадж байгаа юу? Тэр төрийн дарамтыг нь байхгүй болгомоор магадгүй айгүй энгийн жишээ шүү дээ. Татвар төлөгчдийн хүүхдүүд цэцэрлэггүй сургуульгүй байхад дарга нар 7 тэрбумаар ордон барьж хагаад эсвэл 2 тэрбумаар хөшөө босгож байгаа дургуй хүрч. Төрийн албанд хөрөнгөцсөн хүмүүсийг албан тушаалаас нь огцруулах тэднэртэй хариуцлага тооцох ажил бол өөрөө их том тэмцэл шүү дээ. Нэг ардчлал клуб үзүүлж байна. Бид ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэнэн. Бид эх орны үндэсний баялагийг бүтээгчид. Бид эдийн засгийг бүрдүүлэгч дундаж Монгол иргэд. Бидний бахархал, бидний ирээдүй, бидний хөгжил, бидний тэмүүлэл. Дундаж Монгол иргэд нь эх орны хөгжлийг тодорхойлогчд юм. Нэг ардчлал клуб. Бид бол хүссэн үсээгүй глобалчлагдсан дэлхийд амьдарч байгаа. Тийм учраас энэ дэлхийн нийтийн хөгжлийн хандлага улс орнууд хүчрэг байгаа гол шалтгаан юу вэ гэдгийг бас харах хэрэгтэй. Өнөөдөр хүртэлх төрийн бодлогын гол цөм болвол цөөнх рүүгээ хандсан болов уу гэж харж байна. Баялагийг хэн бүтээж байна? Аж аргалыг хэн бий болгож байна? Улс орны хөгжлийг хэн авчирж байна гэдгийг харахаар тэр нийгмийн дундаж хэсэг гэж яриад байгаа, дундаж Монгол хүн гэж биднээс яриад байгаа. Тэр хэсэг бол маш чухал байдаг. Дундаж давхаргал аз жаргалыг худалдаж авдаг. Тэд чанартай үйлчлэгийг хүсдэг. Харамсалтай нь манай нийгэм дундаж давхрах дэндүү баг байна. Дэндүү баг хувийг эзэлж байна. Манай нийгмийн баян ядуурлын ялгаа маш өндөр байгаа. Тэр бидний гол зорилго бол дундаж давхаргыг хүчтэй болгоё, баян хоосны ялгааг багасгахыг гэдэг зорилгыг бид тавьж байгаамаа. Өнөөдрийн Америк дундаж иргэнийг тодорхойлъё. Америк дундаж иргэнүүд бол өнөөдөр өөрийн гэсэн хаустай, өөрийн гэсэн машинтай, Шаардлагатай одоо хүссэн сургуульдаа сурч, төгөлбөрөө төлөө сурчиж чаддаг, эрүүл мэндийн хүссэн үйлчилгээгээ авчиж чаддаг. Ийм сайхан амьдралтай одоо дунджаар 50,000 долларын цалинтайч гэдэг юм тийм ээ. Ийм хүнийг Америк дундаж хүн гэдэг. Эдийн засгийн эрх чөлөөтэй өөрийнхөө амьдралыг бүрэн дүрэн авч явдаг тийм Монгол иргэн бол баялаг бүтээдэг. Нэгд өөртөө баялаг бүтээдэг учраас хувийн хүн чинь маш сайн сэтгэлгээтэй. Бүтээсэн баялагаараа чөлөө солилцоонд орох учраас зах зээлийн дүрмийг илүү одоо таатай хүлээж авдаг. Тэн дотор орж өрсөлдөж өөр амьдралынхаа аж аргалыг бас бий болгож чаддаг. Нэгд амьдралын аж аргалыг нэг ойлголтыг бий болгож байгаа учраас тэр хүмүүс арчилд бас илүү эерэг ханддаг. Сонгуульд өөрөөсөө үзэл санаа худалдахыг ерөөсөө хүсдэггүй. Өөрийн итгэл үнэмшил харж байгаа алсын хараагаараа сонгуульд оролцдог. Нөгөөтэйгөр тухайн нийгэмд бас доктортой эдэг журмтай байхыг хүсч эхэлдэг. Хүчтэй дундаж давхарга бий болсноор ардчилсан нийгэмд иргэд наад захын сонголтоо зөв хийх болцоо боломж олдноо. Бусдын нөлөөнд автахгүйгээр хараат бусаар сонголт хийдэг ийм нийгмийг л өөрөө хүчрхэг дундаж давхарга дээр толгуурласан эрүүл нийгэм гэж хэлээд байгаа юм. Америкийн одоо 300 гаруй сая хүн амын ихэнх хувь нь 60-аас 70% нь энэ категорид орж байгаа. Ингэснээр бол Америкийн хүн амын ихэнх хувь нь бол тодорхой хэмжээний худалдан авах чадвартай, өндөр боловсралтай. Хууль ёс, шударга ёс гэдэг зүйл өөрөө тэр хүмүүсээс авшгүйсэн болоо авчиж. Энэ ажилтаа байгаа, ажил хийхийг оролдож байгаа боловсрал эзэмсэн энэ хэсгийнхээ боломж бололцоог илүү шавхъя, илүү дайчлая, илүү мөрөөдөлтөй болгоё, илүү хүсэл тэмүүлэлтэй болгоё, илүү тэрийг тодорхой болгоё л гэж. Таны хүссэн бүгдийг өгдөг төр томорсоор танд байгаа үнэтэй бүхнийг булааж авдаг болно. Төрөөс халамж гоох биш. Шударгасыг шаардж чадах хүн л дундаж Монгол хүн юм. Эрх чөлөөгөө хадгалах нь түүнийг олж авахаас ч хэцүү.
ер нь дундаж Монгол иргэн гэдэг чинь одоо л бид нар суурай тавигдж байгаа. Одоо Монголд бол ерөөсөө нэг 2-3%, за 5% гэж ярьдیں۔ 5% нь дэндүүх олигархсан, дэндүүх мөнгөтэй болсон, дэндүүх эрх мэдэлтэй болсон. Өнөөдөр яг бодит амьдрал дээр бол 30%, 30-40% ядуу байна гэж байна. Худлаа. Одоо бол 70% болцсон байна. Яг тэгвэл нөгөө Монголын өнөөдрийн дундаж амьдралтай гэж өөрийгөө бодож, өөрийгөө тооцоолж явж байсан хүмүүс бол бүгдөө нөгөө ядуу руугаа урсж байна. Гэтэл өнөөдөр манай Монголын дундаж чи бодолтой. Өнөөдөр манай Монголын тэр дундаж хийж байгаа хэсэг чинь бол тийм боломж би байхгүй бий болог байна. Гэтэл төрөөс явуулж байгаа бодлого чинь болохоор эсвэл одоо сонирхлын бүлгүүд одоо хөрөнгөтэй хүмүүст үйлчилсэн бизнес эдийн засгийн чиглэлийн бодлого гэж хэлэхэд хэцүү тэр юм тийшээ яваад үлдсэн нь болохоор дандаа ядуусыг халамжлах, ядуу хүмүүс зориулсан бодлого яваад нөгөө дундч хүмүүсээ дэмжих бодлого ерөөсөө явахгүй байна. Ер нь үндсэндээ сая орон нутгаар ажиллаж байхдаа энэ амлалт гэдэг юмнаас хүмүүс залхсан байна шүү дээ. Одоо аль нэг нам нөгөө намаасаа дагуулж амладаг, тийм ээ. Ерөөсөө энэ Монгол төрийн чинь бодлого халамжийн бодлого боллоо. Тийм учраас бид нэр халамжийн бодлого одоо өргүү урсж байгаа энэ зардлыг зогсоомоор байна. Харин оронд нь ажлын байр бий болгомоор. Бид нарыг ажлын байртай бий болгож өгөөч. Бид нарыг одоо орон нутгийн ашигт малтамлаас одоо хөв хүртэх хууль зүйн эрх орчныг бий болгож өгөөч гэдэг юм. Энэ талын асуудлыг л хүмүүс төлхөө ярьж штэ өнөөдөр. Амьдралаа сайжруулмаар байна, ажил хиймээр байна, орон нутгатаа сайхан амьдрмаар байна гэж. Тэгэхгүйгээр өнөөдөр Солонгос явж гэдэг юм уу эсвэл заавал төрийн тэр халамжийн мөнгийг хүлээгээд суужий гэсэн энэ бодлого чи угаасаа хүмүүсийг идэвхгүй байдалд оруулаад харин тэр нөгөө одоо бидний гол яриад байгаа тэр дундаж амьдралтай болох нөхцөлийг нь бүрдүүлж өгөхгүй харин цаад болоод байгаад л хүмүүсийн ард иргэдийн бухимдал хамгийн их байна л та. Тэгэхээр ядуусыг дэмжсэн бодлого явуулна гэдэг чинь ядуу хүмүүсийг байранд нь байлгах бодлого байхгүй юу? Хэдхэн төгрөгөөр ингээл арга цагаал амьдралыг авч явах. Тэрээс тэр хүмүүсийн амьдралыг өөд татах бодлого биш байхгүй юу? Дунд ч хүмүүсээ өөдөн татаад ирэхэр чинь тэр дунд ч хүмүүс чинь монголчууд чинь тийм гэр бүлсэг айгүй сонин комьюнити шүү дээ. Одоо чи боддоо бид нар ингээл амьдрал болж бүтгийн хэрээр аав ээжигээ хөшин настай хүмүүсээ тэгнэ үсттэй ядарч байгаа ах дүүсээ бид нар өөдөн татахыг л бодно шүү дээ. Өөрөө болоолаа байвал тэднийгээ татаад гаргаад ирэх байхгүй юу? Өөрсдийнхөө өрх гэр бүлийнхээ төлөө зарцуулах хөрөнгө нь илүү нэмэгдэнэ. Өнөөдөр хүртэл ажилтай нэг ажил эрхэлдэг залуугийн тухай их бага ярьлаа шүү дээ. Тэр залуугийн орлогыг яаж нэмэгдүүлэх юм? Тэр залууд яаж зээлээр орон сууцыг олгох юм? Тэр залуу яавал унах унаатай болох юм? Тэр залуу мэрэгчлээ дахин яаж сайжруулах тухай огт ярихгүй. Энэ тухай огт дурсахгүй ийм төрлийн бодлого өнөөдөр хүртэл үргэлжлэлээ шүү дээ. Энэ олон халамжууд, энэ олон амлалтууд, энэ олон мөрөөдөл бэлгэлээд байгаа тэр нэг цаасан дээр байгаа гой зүйлүүд арт түмнээ дэмжихээс илүү арт түмнээ ядуу байлгах бодлого гэж та хэлж чадах уу? Чадна. Бид нэр үнэхээр хүмүүстээ 21 мянган төгрөг өгөө, 70 мянган төгрөг өгөөд энэ хүмүүс амьдрал сайжрах уу? Сайжирсан уу? Хүмүүсэд тэр эрхийг өгөх хэрэгтэй. Би зүгээр нэг жишээ хэлье. 90 онд Монгол улс ямар байсан? 89 онд бүх нөгөө зөвлөлт толгой тусаас авдаг бүх тусламжууд алга болсон. Лангуун дээр давснаас өөр юмгүй байхад. Гадаад паспорт өөрсөн эрх чөлөөтэй монгол хүмүүс ганцхан явж энэ Монгол улсын чинь хөл дээр нь босгосон шүү дээ. Бид өнөөдөр ингээл дундаж иргэнэ бүр ядуур руу ороод ирвэл Монгол орн болвол ерөөсөө арчил байхгүй. Бид эрх чөлөөгүй хэдэн олигархуудаа мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн гаран доор дуртай цагтаа буудаж алдаг, дуртай цагтаа амын хөнгөдөг, дуртай цагтаа нөгөө шоронд хийдэг хүмүүс л бий бол. Ингээд бидний ирээд бол бүрхэг хойч үе маж бүрхэг амьдрна. Би нэг бол баттай хэлж байна. Одоо дундаж давхар олох гэдэг байгаа энэ хүмүүс маань яг одоо таны нүдээр ямар байна? Манай нийгмийн олон хул өнөөдөр ядуучуудын игнэнд шилжчихээд байгаа. Тэгэхээр өнөөдөр бол дундаж Монгол иргэн болохын төлөө монголчууд маш их хөдөлмөрлж байна. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлж байгаа бор зүрхээр гараараа тий одоо үйлдвэр босгосон хүмүүсүүдийг эрх мэдэлтэй хүмүүс сорж аваад дундаж Монгол иргэдийг буцаагаад ядуу төвшинлөө авчрах тийм хандлага маш их гарч байна. Энэ олигархуудын бодлого байж магадгүй гэж бодож байгаа. Энэ том үйлдвэрүүдтэй одоо нэг ясандаа шавар гэж хэлдэг шүү дээ. Тэднийг л ер нь зайлуулах бодлого явуулд юм болов уу гэсэн энэ хэдэн олигархуудын бодлого болов уу гэж бод. Бизнесийн орчин таатай биш байгаагаас болоод хүмүүс маань ядуучуудын игнэрөө шилжиж байгаа. Төрийн дарамт хүнд суртал авилгад их байгаагаас болоод иргэд ядуур руу явж байна. Төрийн хүнд суртлаас болоод захиргааны хүнд суртлаас болоод төрийн дэмжлэг байхгүй байгаагаас болоод иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа.
Энийг л өөрчлөе. Монголын төр иргэдэд дарамталдаг биш, дэмждэг байх ёстой. Дундаж монгол хүнийг бий болгох нь бол бид нар нэг монгол хүний үнэлэмжийг өсгөх ёстой. Тарын орлого дор хаяж $1000 төрөх ёстой. Өөрийн гэр бүлийн үндсэн хэрэгцээг хангадаг, өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж чаддаг тийм л хүн дундаж давхрагт хамрагдана. Сумын төвд амьдардаг 300 мянган төгрөгийн цалинтай төрийн албаа агч өөрийгөө дундаж иргэн гэж үздэг. Тэгэхээр энэ 300 мянган төгрөгийн цалинтай хүн Улаанбаатарт ирээд амьдрах юм бол тэр хүн дундаж иргэн болж чадахгүй юу? Ер нь Монгол орн бүгдээр л ядуу л гэж хэлж болно шүү дээ. Ядуу. Үнийг бол тодорхой хэмжээний одоо ямар зах зээл дээр байсан үнийг одоо хөөрөгдүүлдэг, ямар нэгэн байдлаар өсгөдөг, хэд ашиг авдаг бол энэ зөвхөн юм эдийн засгийн бүлэглүүд үүсгэх маягаар болсон байна л да. Монголд өнөөдөр 1 литр бензин 1000 төгрөг шүү. Тэгэд энэ хэдэн олигархууд яаж ийн? Ард түмний шулж шít. Ядуу дээр нь улам дээрээс нь тарцлаад одоо энэ гудамжаар явж байгаа бүх машинууд улаан гэрд нассан явж байгаа шүү. Бодит үнэн шүү. Бүгд ассан явж байгаа. Яасан гол нөгөөх нь бензинээ дүүргэж чадахгүй те. Зээлээс зээл. Тэгээд бүгд лизингийн машин утсан. Ийм амьдрал байж болох уу? Ирээдүй ийм байх уу? Энэ үр хүүхдүүдэд ийм хойч үедээ ийм юм үлдээх үү? Цаг хугацаа хүлээх үү? Бид нар одоо 10 жил Сингапурыг хаар, энэ одоо тэр Катарыг хаар те. Элсэн цөл дээр чинь амар том хот болсон байна. Бид нар тэр чинь 5 жил 6 жилийн дотор тийм хөгжилтэй болж байна. Бид яг тэр шиг хөгжих ёстой байхгүй. Цаг хугацаа хүлээхгүй бидрийг. Дэлхийн зах зээл дээр бол бүхний мах 3720 төгрөгийн хүнтэй байна. Энэс даруй бид нар одоо мал аж ахуй энэ олон цагийн малтай орон 3 дахин үнэтэй мах хэрэглэж байна гэдэг бол энэ бол ямар ч бизнесийн үедээ шодрог одоо энэ бол өрсөлдөөн чөлөөт худалдаа явагдаж байгаа гэсэн тийм нөхцөл харагдахгүй байна л да. Зөвхөн одоо өгсөн хуралдах маягаар ч юм уу. Одоо төрийн мөнгөөр хэдэн хулгайчууд нийлээл сөөж өгөлөө, сүүж өгөлөө. Тэр нэг солонгосын урдлын арлаад өгөлөө. Би тэр шааш үзээгүүл тэнцээ очил те хэдэн мянгаар нь бүгдөө төрийн мөнгөөр дагуулаа очиод тэнцээ зугаалаад ингээд казино толоо явж штэ. Боддоо. Энэ үнд нийцгүй. Хатуу байлгээд ийм л амьдрал байна. За нэг бизнесмен бизнес хийх гээд ирэхэд үйл ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс эхэлж татвар төлж эхэлдэг. Тэгээд татвар төлөхгүй болохоор үйл ажиллагааг хаана тийм ээ. Тэгэхээр хөл дээр тогтох хэрэгтэй байдаг. Цамц ойдог компани шинээр бий боллоо. Эхнийхээ жилд нь татвар авахгүй, хоёр дахь жилд нь 50% хөнгөлөлтөд татвар авъя. Тэгээ хөл дээрээ босоод ингээд үйл ажиллагаагаа явуулаад чигдэлсний дараа улсдаа татвараа төлөөд. Тэгтээ тэргүй тэр хүн ажлын байр бий болгож байна. Тог захиргааны мөнгөө улсдаа төлж байна. Шүү орон сууц энтент объект түрээснийхээ мөнгийг төлж байна. Дээрээс нь өндөр хүний дарамтанд байгаа хангалттай мөнгө төр одоо шинэ бизнесмэнээс гарч ийн гэж ойлгож байгаа тийм ээ. Бид нэр ингээ бизнесийг ногоогч гэсэн ингээ дөнгөж ургаж яхад нь дараа давил те. Тэр яаж өндөх вэ? Бид нэр өсөж өндөх боломжийн өгнө шүү дээ. Дундаж Монгол иргэд нь эх орны хөгжлийг тодорхойлогчд юм. Өнөөдөр яагаад Монгол улсад энэ дундаж иргэд маш бага байна вэ гэх юм бол энэ маань Монгол улсад бүтээгдсэн бүх баялаг маань цөөх хэдэн олигарх буюу улс төрчдийн гартал байгаа байхгүй. Цөөх хэдэн хүн л баяжаад байдаг. Монголчуудын орлого ихсэхгүй байна гэдэг. Тэгэхэд төр засаг нь бол ард иргэдийн орлого ихсээд байна гэдэг. Бодит байдал дээр ихсэхгүй л байна. Гэтэ би нэмд орчиг заа би төрөөсийн байранд амьдраагүй. Нэмд орчиг би төрийн мөнгөөр засмал зам тавиагүй. Гэрлүүга 1000 бинк болчиг нь газар зарж баяжаагүй. 15 тэрбум төгрөгөөр би ард түмний мөнгөөр би казино тоглоогүй хүн байхгүй. Тэгэл улс төр ард түмний хоосон хотоодоор нь худалдаж авал 20 метр одоо хин блэ увсаас гардаг нэг их хурлын гишүүн биш үү? 20,000 төгрөгөөр чи би өөрөө мөнгийг тарааж байна. Бидрээс л өөрсөн мөнгөө тарааж байгаа улаачлаа байхгүй. Худлаа шудраа цайлжаа. Тэгэл тамхи үйлдвэрлээд, авих үйлдвэрлээд. Орон сууцны өнөөдөр яагаад 2 сая төгрөг метр квадратанд болцсон гэхээр авилга өндөр байгаа учраас тэр орон сууцны өндөр биш. Дундаж давхаргаад бизнес эрхэлжсэн олон сайхан залуучуудтай уулзгаад төрийн хүн суртлаас болоод миний бизнес дампуурсан гэж ярьдаг. Өнөөдөр шүүхтэр очиход бизнесийн маргааны түргэн шуурхай шийдвэрлэж чадаагүйгээс болоод бизнес нь зогсчихсон, бизнесээ хаалгачихсан, үйлдвэрийнхээ хаалгыг барьчихсан олон хүмүүстэй би уулзж байсан. Ер нь нийгэмд шударга ёсыг бий болгох
тийм амархан биш шүү дээ. Хүмүүс алга ташиж хүлээж авдаггүй шүү дээ энийг. Энэний шударга ёсыг бий болгох, ялангуяа тэр авилгыг устгах, тийм ээ, хэн нэгний эрх мэдлийг халах, хөрөнгөцсөн төрийн албанд хөрөнгөцсөн хүмүүсийг албан тушаалаас нь огцруулах, тэднэртэй хариуцлага тооцох ажил бол өөрөө их том тэмцэл шүү дээ. Эрсдэлтэй тэмцэл. Тэ энэ бол ер нь шинжлэл, өөрчлөлт, нулимсан дунд ирдэг шүү дээ. Доромжлол дунд, гүтгэлэг дунд, тийм ээ. Тэр байтугай амь насаа золиослох ийм нөхцөл байдалд орж ирдэг л байхгүй. Тэгээд дараа нь ард түмэн ойлгоо. Нэгдүгürt нь хуулийн эрх зүйн орчин байна. Яг бизнес эрхлэгийг хүсэж байгаа, дундаж гэдэг хэсэг рүү орж ирж байгаа бас бизнес эрхлэн гэдэг нь болохоор зөвхөн худалдааны амь биш шүү дээ. Эрдэм шинжилгээний ажил байж байна, багш байж байна, эмч байж байна те. Энэ бүхэн чинь нийгэмд дам баялагуудыг бүтээж идэг, хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол олон асуудлуудыг шийдэж идэг. Шинэ соёлыг ч зүгээр энгийн номон санч гэсэн яг энэ хэсэг рүү орж ирж байна. Энэ хүмүүс төрөөс цадаа болж байгаа нэг зүйл бол ойлгомжгүй байлаа. Яг хувь хүн өөрийнхөө ирээдүйг төлөвлөхдөө урт хугацаанд 5 жил, 10 жилийн дараахыг төлөвлөж чадахгүй эх жил ямар байхаа гэдэг мэдэхгүй болчих гэдсэн. Тийм учраас хууль эрх зүйн орчин төрийн бодлого гэдэг бол энэ дундаж хэсэг, дундаж монгол хүний 10 жилийн, 20 жилийн төлөвлөгөө зурхад ямар нэгэн ойлгомжгүй тодорхойгүй байдал гарахгүй хэмжээний тийм тодорхой болох хэрэгтэй байна. Нэг. Хоёр дахь зүйл нь бол энэ төрийн хүн суртал авилга байсан. Ямар нэгэн бизнесийн санаа болоод, шин санаа болоод, амьдралаа дэвшлүүлж өөрчлөлт болох санаа болоод тэргийг хэрэгжүүлэх гэхэд хамгийн түрүүнд хизээж дийлдэхгүй хүчтэй тийм эсэргүүцэгч болон одоо бүдүүлэг харилцаатай хаан тулгардаг гэхээр төртөл тулгардаг. Хууль ерөөсөө үйлчлэлгүй Монголд. Өнөөдөр хууль ерөөсөө хавтгаарцсан. Хууль бол үйлчлэлгүй нь бүр хавтгаарцсан байгаа. Авилга бол хавтгаарцсан байна. Өнөөдөр ингээд нэг хүн нэг хуушуур цайны газар мэдээж бид нар чинь нөгөө махаа авчраад чимхээл тосон тариад хуушуур жигнэл бууз. Тэгэхэд нэг зөвшөөрөл ямар хэрэг байгаа юм бэ? Тэ яг үнийг хэлэхэд бол хар мянган зөвшөөрөл. Бүр одоо ингээд би зүгээр энэ үйлдвэр ажлууд авч яг хөө мэдээж хүнсний аюулгүй байдал нь зөв. Хүнсний аюулгүй байдал нь гэдэг. Тэр амар тэр хүнсний аюулгүй байдлыг ярьдсан бол тэр хятаас орж иж байгаа бараануудтай. Тэр хятаас орж иж байгаа тэр хүнсний тий одоо тэр жимс тэр юу вэ хятаас орж байгаа. Бүх юм дээр нь хүнсний аюулгүй байдлынхаа хяналтыг чанга тавил да. Энэ дотроо байж байгаа тижээж байгаа нэг хоньны махыг бид нар ингээд Монгол алтан тариахын гуралдаа бууц хийгээд ингээд тэр үхсэн хилэнцгийн чинь одоо юу гэлээ одоо зөвшөөрөл лиценз тэр ямар хэрэг вэ? Бид өөрсдөө дэмжиж өөрсдөө үндэсний үйлдвэрүүдэд дэмжиж үндэснийхээ бүтээгдэхүүн одоо юу оюунлагыгаа дэмжиж улс орон хөгжихөөс биш зүгээр нь харийн гарч иж байгаа юмыг бол тэгээд тэндээ хяналт байдаг ч юм уу. Тэгэл цул авилга тэнцээ бол. Зүгээр авилга авдаг хэдэн одоо юу гэдэг мануу хаанууд гэж шууд хэлчихье. Авилга авдаг хэдэн мануу хаанууд нэг төрийн нэр зүүсэн. Татврын байцаагч, мэржлийн элдийн байцаагч, гайлын байцаагч гэх юм уу төрийн эрх мэдлийг хэрэгжүүл зүгээр энгийн одоо эрүүлийн цагдаагаас ахуулаач нөгөө төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс өмнөө зогсож байгаа иргэнийг хинч биш юм шиг өөрийгөө бүгдийн дээр залцсан юм шиг хандаж харьцаж дуртай юмаа нэхий шаардаж дуртай арга барилаараа дарамтлаж байгаа. Энэ зүйлийг алгуулах хэрэгтэй юм байна. Зүгээр нэг хүнсний дэлгүүр ажлуулах гэхэд засаг даргаас очиж зөвшөөрөл авч шээ. Гэтэл тэр энэ дарга зөвшөөрлөө гэдэг энэ системээс бид нар салахгүй бол хизээш дундаж Монгол иргэнийг бий болгоход хэцүү бол. Хууль шүүхэн эрх мэдэлтнүүдийн талд үйлчлдэг нийгэмд бол иргэд дундаж давхаргар биш ядуучуудын игнэрүүл шилждэг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага нь хууль шүүхэн иргэдээс ирээдүг нь булааж авдаг нийгэм бол өөрөө буруу нийгэм. Төрийн байгууллага нь төр зэсгэн иргэдтэй маргаашийнх нь ирээдүг бэлгэлдэг нийгэм бол өөрөө зөв нийгэм гэж бид ойлгодог. Хүчтэй дундаж давхрахт ээлтэй нийгэм гэж бид ойлгодог юм аа. Нэгдүгээрт нийгэм шудраг ус байдал газар авсанд дургуй хурж. Эрх хөрөгчд иргэдээ үжил бодлоор нь ялгуурлаж байгаа дургуй хурж. Хоёрдугаарт татвар төлөгчдийн хүүхдүүд цэцэрлэггүй сургуульгүй байхад дарга нар 7 тэрбумаар ордон барьж агаад эсвэл 2 тэрбумаар хөшөө босгож байгаа дургуй хурж. Гуравдугаарт улс орныг хөгжүүлэх
маш их боломж байхад иргэдээ одоо сайхан амьдруулах маш их боломж байхад энэ боломжийг зөвхөн сонгуулийн төлөө зарцуулж байгаад зөвхөн хэдхэн хүн дахин сонгогдохын төлөө зарцуулж байгаад үнэхээр дургуй хурж хүмүүс ч дургуй нь хурж хүн төрөлхтөнд төрийг бий болгохдоо энэ төр биднэрт амгалан тайван амьдраад өөрсдийнхөө одоо тэр бизнесээ худалдаа намаагаа хийгээд ашиг орлогоо арвижуулаад сайхан амьдрах тэр аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлээд өгөөсэй тийм ээ. Тэгээд энэ олон хүмүүсийн бизнесийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөд байвал тэрийг нь зохицуулдаг хууль дүрмийг нь гаргаад өгөөсэй. Энийний тулд төрийг бий болгоод төрд одоо татвар төлдөг энэ зарчим хэвээрээ байгаа. Тэрнээс биш Монгол улс хөгжөө гэх юм бол шударга байх хэрэгтэй. Шударга байна гэдэг нь хуулийнхын орчнуудад тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүү хийх ажил бол төр нь үүргээ хүлээх хэрэгтэй. Засгийн газар дундаж Монгол иргэнийхээ үзүүлэлтийг нэмэгдүүлдэг өөрийн үүрэгтэй байх хэрэгтэй. Монгол улсын ерөнхий сайд өөр дээр хүлээж эхлэх хэрэгтэй. Одоо бол энэ хүмүүсийн өмнө хэн ч хариуцлага хүлээхгүй ш. Хэн ч үүрэг хүлээхгүй ш. Үүрэг хүлээхгүй болохоор хэн ч хариуцлага хүлээхгүй байх. Нийгэм яаж нэг хариуцлагын холбоо тогтолцоо байхгүй. Улс орон арчилсан замыг сонгоод энэ арчилсан харилцааг бий болгоход дундаж давхаргал хамгийн гол нөлөө үзүүлдэг. Арчлан нийгмийн харуул бол дундаж иргэн. Арчлыг өнөөдөр үнэхээр зөв явж гэнэ үү, буруу явж гэнэ үү гэдгийг чинь дундаж иргэн чинь одоо мандаг байхгүй юу, харуулддаг байхгүй юу. Дундаж иргэн байхгүй бол арчил байхгүй гэж ойлгож болно. Бид баян хоосноороо хэтэрхий ялгардаг бус хүчирхэг дундаж давхаргагаар тулгуурсан нийгмийг зохицлох ёстой. Төр нь үүрэг хүлээж төмөн олондоо үйлчилдэг болсон цагт хариуцлага бий болно. Хуулиа хэрэгжүүлдэг төртөө байхыг би хүсдэг. Жишээ нь мэдээж би бол ирээдүйн Монгол дунд хүнийг ингээ хараад хэд хэдэн зүйлээр бод. Өөрөх нь олж байгаа орлого нь 3/1 гэл амьдралд нь хангалттай чанартай хүнс хооллоо аваад зарцуулж чаддаг. Дундаж давхрын төлөө бид нар бүгдээрээ нэгдэх ёстой. Нийт ялб болгож хорих ёстой юм байна. Санхүүгийн зөрчил хуулийг гаргах ёстой юм байна. Айлгын эсрэг үр ашигтай механизмуудыг бүрдүүлэх ёстой юм байна. Гурав дахь асуудал нь бол таалагдахгүй албан тушаалтантайгаа маргалдахад ялах зөв явж байгаа шудраг байгаа бол хуулийн дагуу байгаа бол ялах магадaltaй тийм эрүүл сарвал шүүхэн маргааны систем л байна. Монгол хүн өөрийн гэсэн бизнестэй, Монгол хүн өөрийн өмчтэй, тийм эрх чөлөөтэй ашиг орлогоо арвижуулаад явах энэ нөхцөлийн чөлөөтэй тавьж өссөн. Одоо монголчуудын нүдэнд тайлагдсан шүү дээ. Дундаж орлоготой иргэдийг илүү олон болгосноор бид нар бол энэ Монгол улсын эдийн засгийн хөгжлийг шин түвшинд авчрах тийм боломжтой болно. Бидний 20 жилийн зорж байгаа зорилго энэ л гурав. Зах зээл, ардчлал, одоо эрх зүйн ёс гэж байна. Энэ гурван зүйлийн хамгийн доктортой найдвартай баталгаа бол шилдэг үдирдэгч өрөөсөө биш. Зөв бодлоготой улс төрийн нам ч бас тэр биш. Энэ бол эцсийн дүндээ дундаж Монгол хүн дундаж нийгмийн давхраг хэсэг гэдэг чинь хүн амч хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдэг л шалгах. Арчил удаан бөгөөд доктортой хүчтэй улс орнуудын гол үзүүлэлт ердөө л энэ. Миний эх орон миний сэтгэл зүрхэнд үргэлж манддаг. Дундаж Монгол иргэд нь улс орны доктортой хөгжлийн үндэс суурь гэдэгт би итгэдэг. Миний өөдрөг ардын Монгол гэсэн нэр нь дэлхийд цуурайтсан. Монгол улсын хөгжлийн түлхүүр бол баялаг бүтээгч боловсралтай иргэн юм аа. Миний эх орны ирээдүйн үнэт баялаг нь эрдэнэт хүмүүн та билээ. Монгол хүн өөртөө эзэн байгаа цагт монголчууд бид эх орондоо эзэн байж чадна. Эдийн засгийн өсөлт хамлсан толгой иргэм тоонууд бидэнд хэрэггүй. Харин дундаж иргэдийн тоог нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгтэй байна. Миний эх орон Мандан Батраг. Нэг ардчлал клуб.